цаана уу? За багш нь өнөөдөр 8 дугаар ангиас сурагчдад зориулаад урлагийн хурд түнд нөлөөлөх хүчин зүйл гэсэн хичээлийг хийж өгнө. За тэгэхээр ургал янз бүрийн хурдтай явагддаг. Тэгэхээр бидний одоо эргэн тойронд байгаа бүхий л зүйл одоо хэрвээ химийн ургал явагдаж байгаа юм бол тийм ээ янз бүрийн хурдтай явагддаг гэдгийг та нар мэдж байгаа. За жишээ нь за багш нь хоёр жишээ авъя. Тесэлгээ. За та нар тесэлгээ гэж мэднэ. Уулуурхай компаниуд ялангуяа уулуурхай газрууд бол тесэлгээг маш их удаа хийдэг. За дараагийнх нь болохоор төмрийн зэврэл. Төмрийн зэврэл. За тэгэхээр энэ тесэлгээ гэдэг зүйлийг бол маш хурдан, маш хурдтай одоо тийм хэдхэн секундын дотор тесрээд тэр урвал одоо үсчихнэ тийм үү? Харин төмрийн зэврэл гэдэг зүйл хэр удаан хугацаа өнгөрөхөө гадаад байгаа төмөр ааж ундаа цаг хугацаа өнгөрөхөд одоо тийм 1 жилийн хугацаанд ч юм уу хэдэн сарын хугацаанд ч юм уу төмрийн зэвэрлүүд явагдаж өнгөрдөг байна. Тэгвэл химийн урлагийн хурд бүр янз бүр байдаг гэдгийг ойлгодог байх хэрэгтэй. За тэгвэл тэр урлагийн хурдыг хэрхэн яаж олох вэ гэдгийг бид маш сонирн байгаа тийм үү? За тэгвэл физиктээр бид нар урлагийн хурдыг олохдоо B тэнцүү S-ийг хуваах нь T гэсэн томьёогоо бид олдог. B тэнцүү S-ийг хуваах нь T. За тэгэхээр тэр ингэж физикийн томьёо ингэж олдог байна. Тэгвэл хим дээр урлагийн хурдыг хэрхэн яаж олдгийг бэ гэдгийг. За урлагийн хурд. За олохдоо за цөмөр нэг ч хугацаа гэдгийг бид нар ямар үгээр тэмдэглэдэг вэ? T үгээр тэмдэглэдэг тийм ээ. За тэгвэл T үгээр тэмдэглэдэг. За тэгвэл одоо энд бичигтээ яаж олох вэ гэхээр урлагийн за бүтээгдэхүүн багш нь таслаад чи. Урлагийн бүтээгдэхүүн ба урвал орж байгаа маш урт үг байгаа учраас багш нь товчлоод бичиж байгааг анхаарах хэрэгтэй. Урлагийн бүтээгдэхүүн ба урвалд орж байгаа бодисын тоо хэмжээг. За бодисын тоо хэмжээний өөрчлөлтийг байдаг байна. Өөрчлөлт байдаг байна. За тэгэхээр урлагийн хурдыг хэрхэн яаж олох юм бэ гэхээр урлагийн бүтээгдэхүүн байгаа, урвалд орж байгаа бодисын тоо хэмжээний өөрчлөлтийг хугацаанд харьцуулсан хугацаа тийм ээ. Багш нь энд нь хаалтанд тайлбарыг биччихэ. Хугацаа. Нэг хугацаанд харьцуулсан харьцааг урлагийн хурд гэж нэрлэдэг байна. Урлагийн хурд гэж нэрлэдэг байна. За тэгвэл урлагийн хурдад юу нөлөөлж болох вэ? Юу нөлөөлж болох вэ гэдэг дээр тайлбар хий. За нэгдүгээрх нь бидний хамгийн сайн мэддэг концентрац. За концентрац. За тэгэхээр концентрац гэж юу хэлдэг юм бэ? Концентрац түүнд хэрхэн яаж нөлөөлдөг юм бэ гэхээр концентрац бол одоо шингэн бодис дотор агуулгадж байгаа тийм үү? Шингэн бодис дотор агуулгадж байгаа бодисын жижиг хэсэг. За багш энд ойлгомжтой болгох үүднээс энд нь бодисын жижиг хэсэг гэж бичиж бодисын жижиг хэсэг. За тэгэхээр бодисын жижиг гэхээр эзлэхүүнд агуулгадж байгаа бодисын жижиг хэсэг. За тэгвэл тэр концентрацийн хэмжээ буюу бодисын жижиг хэсэг их байснараа урлагийн хурд эрчимтэй хурд явагдана. Яаж байгаа юм бэ гэхээр тийм мөргөлдөлт маш их болно гэсэн. Мөргөлдөлт. За энийг гүшин товч тайлбарлая. Тэгэхээр хоорондоо урвалд орох зүйл маш олон болоод ирэхээр одоо мөргөлдөх гэдэг нь урвалд орно гэдэг нь хоорондоо очиж мөргөлдөнө гэсэн. Тэр зүйл мөргөлдөл маш олон болохын хэрээр концентрац их байна. За тэгээд концентрац их байхын хэрээр одоо урлагийн хурд нэмэгддэг байх нэ. За хоёрдугаар нь болохоор температур. За температур хэрхэн яаж нөлөөлдөг юм бэ? Температур хоёр янз байгаа тийм ээ. Нэмэх температур, хасах температур хоёр температур. За тэгвэл бид нар тэнд урлагийн хурдыг удаашруулахын тулд за яадаг вэ? Хөлдөөгчөнд хийж өгдөг. Хөлдөөгч маань ямар градустай нэмэхлээр хасах градустай байдаг тийм үү? Тэгвэл тэнд хэрвээ бид одоо сүү аваад за эсвэл мах аваад за түүнийг удаан муутгахын тулд удаан одоо гарчлах
алдахгүй тулд, муудахгүй тулд тийм ээ. За яадаг вэ? Хөлдөөч нь тэгээд хөлдөөчдөг. Тэгэхээр тийм урмал явагдахыг нь одоо хурдыг нь багасгаж өгч ийн гэсэн. За нэмэх температурт яадаг юм бэ гэхээр бид нар цай чанахтаа одоо бөксөн зөвхөн ахуйн хэрэглээнд ярьж байгаа шүү тийм. Цай чанахтаа хурдан батлахын тулд галаад үлддэг. Эсвэл температураа нэмээд өгчдөг тийм үү? Тэгэхээр температур бол урмлын хурдад бол нөлөөлөх янз бүрээр нөлөөлж болох нь тийм үү? Удаашруулж болж байна. За эсвэл бүр хурдсгаж болдог байна. За гурав дахь зүйл нь болохоор гадаргуун талбай гэдэг зүйл байдаг. За гадаргуун талбай. За тэгэхээр гадаргуун талбай их байх тусмаа одоо урвалын хурд болж өгдөг. За жишээ нь багш танаас нэг жишээ харуулъя. За ийм хэмжээтэй бодис урвалд авч байна гэж үтэй. Ийм хэмжээтэй. За дахиад энэ хэмжээтэй бодисоо ингэж хооч. За дахиад энэ хэмжээтэй бодисоо за дөрөв нэг хооч. 1 2 3 тийм ээ. За тэгэхээр энэ гурвын аль нь хурдан урвалд авах вэ гэдэг ойлголт гарч. Тэгвэл мэдээж гадаргуун талбай одоо их байх тусмаа урвалд хорох хурд ихсэн. Тэгвэл эндээс харахад энэ ингээд тус бүртээ хуваагдсан шүү дээ. Тэгвэл энэний гадаргуун талбай хамгийн улам бай. Тийм үү? Одоо их бай. Дараа энэнийх байх юм байна. Хамгийн бага нь бол энэ байх юм шүү дээ. Яагаад гэвэл энэ одоо бодисыг за жишээ нь энэ бодисыг цөмөрөө жишээ нь сахар гэж бодож үзье л та. Сахарыг цөмөрөө ингээд голоор нь ингээд дөрөв хашиг. Тэгвэл маш олон гадналтай талбайнуудтай болж байгаа. За тэгвэл сахараа зөвхөн ганц хуваахаар энийг бодвол баг болж байгаа тийм үү? Тэгвэл энэний гадаргуун талбай нь энэс их болж штэ тийм үү? Тэгэхээр ганцхан ийм сахар байснаас ингэж олон жижиг хуваасан нь хурдан уусдаг. Тэгвэл гадаргуун талбай их байх тусмаа урвалд орох хурд бол ихсэж өгдөг гэдгийг анхаарах хэрэгтэй. За дараагийнхан зүйл юу юм бэ гэхээр дөрөвдүгээрх нь катализатор. За катализатор гүшин төвчлээд чиглэлээ. За тэгэхээр катализатор гэж юу хэлдэг юм бэ гэхээр хурдсуурыг хэлж байгаа. За урвалын хурдад хурдсгаад өөрийнхөө шинж чанарыг хадгалж өгдөг бодисыг катализатор гэдэг. Энэ бол хурдсуур байх нь. Хурдсуур. Одоо хоёр бодисыг урвалд оруулахад нэмж өгнө гэсэн үг байна. Тэгэхээр тэр бодис тэр урвал хурдан явагдана. Гэхдээ өөрөө шинж чанар нь ерөөсөө өөрчлөгдөхгүй хэвээрээ үлдэнэ гэсэн. Тэгвэл хурдсуур гэж байдığım бол одоо удаашруулагч гэж бас байдаг. Урвалын хурдыг тэрийг юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр ингибатор. Энэ бол удаашруулагч. За удаашруулагч. За энэ ингибаторыг юунд илүү ашигладаг юм бэ гэхээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг те одоо муутгаас сэргийлэх тийм ээ гашгаас сэргийлэх ч юм уу тэр зорилгоор ашигладаг байх юм. За тэгэхээр урвалын хурд гэдэг ойлголтыг манай 8 дугаар ангийн сурагчид авсан байх гэж бодож байна. Тэгэхээр урвалын хурд гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр нэг хугацаанд урвалын бүтээгдэхүүн урвалдаж байгаа бодисын тоо хэмжээний өөрчлөлтийг хэлж байгаа. За тэгэхээр урвалын хурдад концентрац, температур, гадаргуун талбай, катализатор гэсэн дөрвөн зүйл нөлөөлдөг байна. За хичээлээ дэвтэртээ тэмдэглэж аваад сурагчдээсээ дэлгэрүүлж уншаарай. Анхаарал тавьсан сурагчдаа баярлалаа.